За сайн уу? Баторш хүнд байна. Яг одоогор бол 5 цаг 5 цаг 20 минут болсон байна. Би яг л нэг юм дундаж 23 наснуудын оройн 3 цаг, 4 цаг, 5 цагт бодож идэг тэнэг бодлуудынхаа нэг дээр нь зогсчоод байж байна. Би юуг бодсон юм бэ гэвэл төлөвлөгөөтэй амьдралын тухай ярих гэсэн. Хэрв чи амьдралаа төлөвлөөд би төлөвлөгөөгөө буруу гэхгүй. За би эхлээ юу ч гэсэн хамаг өөрийнхөө поинтыг ярьчих. Тэгээ бас тэрнийхээ ардаас ингээд болохгүй бодлуудын тухай бас ярина. Гэтэ яг эхнийх санааг алдах гэдэг учраас би яаж байгаа эрч хүчээ алдах гэдэг учраас хамаг поинтоо шууд эхэнд нь гаргамаар байна. Оноос. Видео цэцгүүдтэйいいですか? すいません。ちょっと心配してるんだけど。За би өөрийнхөө туршлагаар хэлээ. Би одоо яг жолооны шалгалт өгч байгаа байхгүй юу? Тэгээ бас би чинь за би одоо ингэ харж байгаачлан би YouTube дээр бичлэг хиймээр байгаа. Ингээд би ингэ бичлэг хиймээр байхад хажуугаар нь ингээд яг хажуугаар нь жолооны шалгалт орж ирээд тэгээ миний бичлэг хиймээр байгаа тэр сэтгэлийг үгүй хийгээд ингээд жолооны шалгалтанд ингээд миний анхаарал бодлыг төвлөрүүлэх хэрэгтэй болоод тэгээ би тэр нь яг хийгээд эхлэхээр жолооныхоо шалгалтыг хийгээд эхлэхээр би ингээд анхаарал бодлонд огт төвлөрч чадахгүй заяа. За ингээд өөр хийх юм байгаа да. Адны бичлэг байгаа. Тэгэл амьдралаа өргөжлөх ёстой юу л байдیں۔ Тэгэл тэр олон өөр санаанд би хажуугаар нь бас шүлэг бичих гэж оролдсон. Тэгээд шүлэг бичмээр санагдана. Тэгээд яг ингээд жолоогоо шалгалтыг хийгээ явахлаар ингээд бүх юмыг ингэж нураагаад байгаа. Миний өөрийн системтэй бодол байна. Яаж байгаа юм бэ гэвэл би нэг зүйлийг хийхийн тулд нөгөө зүйлийг үгүй хийж байгаа. Тэгээд надад тэгж ойлгогдож байгаа. Тэгээд би өнөөдөр сая юг ойлгож авсан бэ гэвэл ертөнц надад энэ 23 жилийн амьдралын туршид ингэж хэлжсэн бол яах вэ? Ямар нэгэн зүйлд яг бол зориулсан цаг хугацаа гэж байхгүй. Хэрвээ чи хүсэж байгаа бол тэрийг зүгээр л хий. Чамд зориулсан цаг хугацаа гэж байхгүй, юмд зориулсан цаг хугацаа гэж ер нь байхгүй. Тэгээд би бодоод үзлээ. Гэсэн чинь үнэн байна. Би батлана одоо. Яаж батлах юм бэ гэвэл бид нэр ажилласаа бид нэр өглөөгөр ажилдаа яваад ажилдаа цагаа зарцуулах бол хамаг анхаарал ажилдаа өг. Тэгээд гэртээ хараад ихнэрээ хайрлна гэж хэлдэггүй шүү дээ. Гэртээ хараад ихнэрээ хайрлна гэдэг үү? За би том болохоор л амьдарч эхэлнэ гэдэггүй. Энэ бид нэр залуу хүмүүсийн яг их боддог бодол шүү. Яг том болохоор л тэгчгээрэл амьдрал. Би Японд ирэхээс өмнө Монголд байхдаа за би Японд очичвол яг амьдраад эхэлнэ. Би Японд юу ирслээ. Бас тэгэл ажил ингээд зохицуулаад ингээд болгоод явж байна. Тэгвэл чи нөгөө амьдрал хаана вэ? Нөгөө амьдрах гээд байгаа юм шиг нөгөө тэнд очижулыг болох гээд байгаа юм шиг алах гээд байгаа юм шиг тэр мэдрэмж хаана вэ? Байхгүй. Энэ бүх хугацаанд заяа амьдрал гэдэг чинь яг л надтай цуг явж исэн болохоос биш тэнд зогсчод намайг гараараа даалаад хүлээгээд байгаа учир утгатай зүйл огт биш байсан юм байстэй. Өнөөдөр амьдрал би цагийн өмнө энэ бичлэгийг хийх гэж бодоагүйгээ боддоо. Тэгээ одоогийн байдлаасаа би өөрийгөө юу гэж тодорхой тийм аимшигтай тийм сүртэй юу хэлэхгүй. Тодорхойлт хэлэхгүй. Гэтэ би зүгээр л uncertain одоо юу лээ? Юу гэдүүлээ монголоор? Та нар өөрсдөө хайгаа олж uncertain. Ингээд тодорхой биш. Энэ юу ч тодорхой биш. Энэ ирээдүйд байгаа. Ирээдүйд болох би 5 секунд гэдэг. Тэр 5 минут, 10 минут, 1 цагийн дараа
болох зүйл ердөөсөө тодорхой биш. Тэгж амьдраа. Тэхийн бол хамаагүй ирэх чөлөөтэй байна. Миний хамаг зүйл нягт нямбай төлөвлөгөөтэй байх юм бол би тэр зүйл намайг ингэж үгүй хийж үгүүр нь дороотуулж байгаа. Тийм байна. Мэд за одоо тийм байна. Тэгээд би сайхан хэлсэн эхнийхээ поинтыг ярьж. Одоо бол хамгаалах поинтууд ярьж эхэлнэ. Одоо тийм төлөвлөгөө гаргах сайн. Төлөвлөгөө гаргах амьдралынхаа төлөвлөгөө хийх сайн. 10 жил 5 жил 15 жил 20 жилийн төлөвлөгөө хийх маш сайн. Тэгэхгүй бол угаасаа амьдрал бүтэхгүй. Энд чинь бид нэр амьдрч байгаа гэдэг утгаараа нөгөө нийгэмд амьдарч байгаа болохоор бид нэр төлөвлөгөө хийх ёстой байхгүй юу? Би их нэртэй болно, хүүхэдтэй болно, ажлаа авна, хэдэн жилийн дараа машин авна, байр авна. Тэд нэр чинь бүгд бид нар нийгэмд амьдарч байгаа болохоор төлөвлөгөө гарна. Би мөн хэрвээ нэг сайхан ингээд тийм зэрлэг хүн байсан бол надад ямар ч төлөвлөгөө хэрэггүй. Тэгээд тэр амьдралдаа би зүгээр сэтгэл хангалуун. Харин би энэ олон хүнтэй, энэ олон сая хүний дотор нь ороод зэрлэг хүн шиг амьдарч болохгүй. Тийм учраас надад төлөвлөгөө хэрэгтэй байна. Төлөвлөгөө тэр үед л хэрэгтэй. Яагаад энэ үед л хэрэгтэй. Төлөвлөгөө бол нийгэм дотор л хэрэгтэй. Тэрнээс бол яг чиний хувьд бол хэрэгтэй зүйл 100% яг бол хэрэгтэй зүйл биш шүү. Хэлцээ. Хэлцээ. Тийм. Би эхэндээ өөрийнхөө поинтыг ярьсан. Дараа нь хамгаалах поинтыг ярьслаа. Тийм, хамгаалах поинт гэж би хамгаалж байгаа биш, хүмүүс хамгаалж байгаа. Би зүгээр тэгж бодож байгаа сэтгэл бодлоо илэрхийлж байгаа нэг төрлийн залуу 23 настай Монгол улсын иргэн байгаа. Би хитрхи галзуу сонсогдоод ингээд амар яаж иш магадгүй. Гэхдээ энэ би хүндэт их юм сонсогчд маань би энд маш төлөвлөгөөтэй маш сайн сэтгэж чаддаг хүмүүсийг үгүйсгэж хэлчихсэн юм огт биш шүү. Жишээлбэл лодогийн төлөв гэдэг зохиолч байдаг тэр хүн маш сайн төлөвлөгөөтэй бодож сэтгэж чаддаг болохоор тэгж том зохиолуудыг бичиж чадсан хүн байдаг. Тийм хүмүүс байдаг. Цаанаасаа заягдцай байгалийн өгдөл тийм. Гэхдээ энэ хүмүүс чаддаггүй бас чадах гэж оролдоод бүтлгүүддэг хүмүүс байдаг учраас би магадгүй тэнд бүтлгүүдж байгаа хүмүүс байгаа юм биш үсттэй гэдэг бодол сэтгэлгээний үүднээс саяны бичлэгийг саяны үг үйлдэлүүдийг хийсэн юм шүү. Баярлалаа. Эх point ингээд дууссан шүү. Би зүгээр сайхан акур харуул. Өглөөний 5 цаг. Онгоцны зам. Гол. Шовон зэрэг. Бүх зүйл. Энд нөгөө яриад байгаа. Би яг одоо амьдарч байна гэдэг ойлголт нь байна. За боллоо. Болгоё.